Харцаа би уулсоо дүүргэн. Хаанаас надад тусламж ирэх вэ? Тэрхүү тусламж минь Тэнгэр газрыг бүтээгч эзнээс. Тэр хөлөгчин эс говьлон чамайг хамгаалагч тэрээр үл үүрэглэн. Харагтун Израилийг хамгаалагч тэрээр үүрэглэгч үгүй, онтогч үгүй. Эзэн чамайг хамгаалагч. Эзэн чиний баруун гар тал дахь сүүдэрчин юм. Шөнөөр саранд өдрөөр наранд чи цохиулахгүй. Эзэн чамайг муу бүхнээс хаацаалж тэр амийг чинь хамгаална. Орох гарах бүрийг чинь өдөөгөөс мөнхөд захин хамгаална гэсэн. Амен гэж хэлэх хүн байна уу? Амен. Иесус өнгөрсөнд одоо бас ирээдүйд ч таныг захин хамгаална. Амен. Амен. Хэрвээ та Иесусийн талаар мэдэхгүй бол танд ингэж санаа тавьдаг ийм итгэмжтэй ийм бурхан байна. Боддоо таныг хамгаалдаг ч юм уу те. Бөөгийн онгод цохиос таныг ингээ яг энэ шиг ингээ хамгаалдаг гэж би бол тийм юм ирмэ эзэж сонсож байгаа. Харин бидний итгэдэг амьд Есүс эзэн бурхан таныг яг ингэж хамгаалдаг. Яг эцэг хүн үр хүүхдээ хамгаалдаг шиг. Миний хүүхдэд янз бүрийн асуудал, бэрхшээл ч юм уу те хүнд хэцүү зүйлс толгорч үедээ юмнаас унаад бисээд буруу зүрх хоол идээд өгч үедээ гэж санаа тавьж хамгаалдаг шиг бурхан эзэн таныг намайг ингэж хамгаалж ингэж санаа тавьдаг. Нэг ийм гайхалтай бурхан эзнийг түүний нэрийг Есүс гэж нэрлэдэг юм аа.